бид энэ 2026 оны төсвийг 25 оны 12 сард баталсан. Түүний дараагаар 3 сард тодтгол хийсэн. За тодтголын зорилго нь мэдээж мега төслүүдтэй холбоотойгоор зайлшгүй тодтгол хийх шаардлагатай гэж хотын дарга танилцуулаад тодтогч ирсэн. Дахиад 3 сарын дараа одоо тодтогч байна. Тэгэхээр яг энэ олон тодтгол хийгээд байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн эргэлзээ, асуулт иргэдийн дунд бас их байна. Тэгэхээр энэ дээр бас нэг тодорхой хариулт өгөөд яг энэ удаагийн тодтголын зорилго нь юу юм бэ гэдгийг хотын дарга хариулж өгөөч. За дараагаар нь санхүү төрийн сангаас хөрөнгө оруулалтын газраас тодруулж асуумаар байна. Өчигдөр сонсгол дээр сангийн сайд нийслэл 2.4 их найдын алдагдaltaй төсөв баталж байна гэд хэлсэн. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас төөрөгдсөн үл ойлголцол гэх юм уу тийм тодорхойгүй зүйлүүд бас олон нийтийн сүлжээнд яваад байна. Тэгэхээр энэ дээр нийслэлийн холбогдох байгууллагууд яг тодорхой хариулт өгөөч. Үнэхээр 2.4 одоо их найдын алдагдaltaй төсөв батлаа сууж ийн гэж юу ах вэ? Тэгэхээр яг юуг нь ингэж оруулж, ингэж тооцож ийм мэдээлэл өгсөн болоо. Энэ дээр бас аль бие усны мэдээллийг санхүү төрийн сан болон нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэл өгөөч гэсэн ийм асуулт байна. За санхүү төрийн сан гэлц Эрдэнэ Одрах дарга. За нийслэлийн төсөв алдагдaltaй гэдэг өчтөр үл нэлээд сонсгол дээр үл яриа боллоо. За тэгэхээр нийслэлийн төсвийн тухай хуулийн 57 дээр орон нутгийн төсвийг заагаад өгсөн байдаг. За нийслэлийн төсвийн орлогыг бол дүүрэг орсноор 5.4 их найдын орлоготой байна. За төсвийн зарлага бол 7.8 их найд байна. Энэ зөрүүгээр төсвийн алдагдал гэдэг яваад байна. За тэгэхээр төсвийн тухай хуулийн 57-гийн 3-т юугээ заагаад өгсөн байна гэхээр орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээ санхүүжүүлэх зарлагыг төсөв тусган баталж хэрэгжүүлэх гэдэг. За тэгэхээр бид нар өнгөрсөн жил бондын үлдэгдэл 1.5 их найд төгрөг, төрийн сангийн үлдэгдэл 700 тэрбум төгрөг, ингээ 2.2 их найдын бол үлдэгдэл байгаа. Тэгэхээр энэ үлдэгдлээ бид төсвийн тухай хуулийн 57-гийн 3-т зааж өгсөний дагуу бид нар төсөв дээрээ тусгаж өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн төсвийг бол нэг төгрөгний ч алдагдaltaгүй баталж байгаа. Харин энэ урд оны үлдэгдлийн зарлага дээр тавиад байгаа учраас энийг бол хуулиараа бол бид нар урд оны үлдэгдлийг бол зардал дээр тавих эрхийг нээгээд өгсөн учраас энэ бол алдагдал биш ээ. Бид нар бол төсвөө алдагдaltaгүй батлаад явж байгаа. Эрдэнэ Одрах дарга ингээ алдагдaltaгүй гэдэг энд мэдээлэл хийж байна. Өчигдөр бол алдагдaltaй юм шиг нийгэмд тийм мэдээлэл явцсан. Тэгэхээр энэ дээрээ бас нийслэлийн энэ ажлыг хариуцж байгаа хүмүүс мэдээлэлээ сайн иргэддээ өгөөд явах нь зүйтэй байх. Тийм учраас ч би өнөөдөр бас чухалчилж та хэдээс асуусан шүү. За дахиад нэг юм тодруулаад асуучих. Нийслэл дамжуулан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр дээр нь одоо нийслэлийн үнд цаасны өрийн үйлчлэгээний төлбөр гээд бас төлбөрүүд төлөгдөөд явж байх хэвээр. Энэ одоо хэвийн төлөгдөж байгаа юу? Ямар нэгэн байдлаар саатсан зүйл байгаа юу? Энийг бас тодруулаад хэлчихв. За нийслэл хот дамжуулан зээл гээд энэ өмнө нь 2022 оноос өмнө бол дамжуулан зээлийг бол сангийн амд нийслэл хот төлдөггүй байсан. За ингээд 2022 оноос эхлээд нийслэл хот сангийн ам руу энэ дамжуулан зээлийн төлбөрийг төлж эхэлсэн. 2023 он 24 онд бид нэр 134 төгрөг, өнгөрсөн жил 75, энэ жил 95.8 тэрбум төгрөгийг бол нэг сард бид нар сангийн амд төлсөн. Тэгэхээр дамжуулан зээлийнхээ төлбөрийг бүгднгийн төлөөд барагдуулсан. Нийтдээ энэ 4 жилд бол 454.9 тэрбум төгрөгийг дамжуулан бол хуримтлагдсан өөр зээлийг бол бид нар сангийн ам руу төлсөн байна. Тэгэхээр одоогоор нэг төгрөгийн ч хуримтлагдсан өөр зээл байхгүй дамжуулан зээлийн хувьд. За бондын төлбөрийн хувьд авч үзэхэд нийслэл хот 2024 онд бол анх 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан. За энэний 200 тэрбум төгрөгийг нь бол нийслэлийн төсвөөс төлөх байсан. За өнгөрсөн жилийн 6 сарын 25-нд 100 тэрбум төгрөгийг нь бол төлсөн. Одоо бид нэр эх 7 хоногт бол үлдэгдэл 100 тэрбумаа төлөхөөр одоо сангийн амнаас эрхээ нийлэгдсэн бэлтгээд байж байна. Тэгэхээр нийслэл бол өөрийн хариуцж байгаа буюу 200 тэрбум төгрөгийн бондын үр төлбөрийг бол энэ жил ингээд төлөө дуусчихж байгаа. Саяны ТЭС 5-тай холбоотой үр төлбөрийг бол 14% хүүтэй 3 жилийн хугацаатай бид нар бол 200 тэрбумын бонд гаргасан. Энийг бол
3 жилийн дараа бол нийслэлийн төсвөөс мөн адил төлөх графикийн дагуу төлөхөөр ингээд хуваарийн дагуу явж байна. Тэгэхээр бол ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр болоод бондын төлбөр хоцроосон тийм төлбөр бол нэгж төлбөр байхгүй. Хуримтлагдсан өрөө бол бонд дээр бол байхгүй. Бид хэвийн төлөлтөл хийгдээд ингээд явж байна. За харин сэлб 20 минутад зориулсан бонд бол 2.8 жилийн хугацаатай 27 оны 8 сарын 27-нд төлөгдөхөөр байгаа. Тэгэхээр урьдчилсан байдлаар бол бид нэр сэлбийн борлуулалт бол одоо 8 сараас эхлэхээр сэлбийн борлуулалтаа уялдуулад бондыг хэсэгчлэн хойшлуулах гэсэн төлөвлөгөө гаргаад бол ажиллаж байна. Бусад бондын хувьд л эргэн төлөлтөнд хэвийн явж байгаа. Нийслэлийн төсвийг бас ийм хаалттай нууц байдаг гэж ингэж ойлгоод байдаг. Тэгээ би бас ажиллаа авсан өдрөө энэ төр дээрээс энэ төсвийг ил тод байлгана, иргэдэд нээлттэй шилэн байна гэж ингэж одоо үгэндээ хэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа дүүрэг хороонд хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, за мега төслүүд, бүх төслүүдийн одоо төсвийг энэ тогтоол алавчсны дараа 2 дугаар хилцүүлийн дараа гэсэн үг шүү дээ. Тогтоол алавчсны дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо албан ёсны цахим хаягт ил тод байршуулнаа гэдгийг бас энд хэлье. Тэгээ манай төрийн албан агчид ажил хариуцж байгаа хүмүүс нууж хаах юм байхгүй. Ил тод бүх зүйлийг одоо яриад явах хэрэгтэй гэдгийг энд бас сануулж хэлхийг хүсэж байна. За төлөөлөгчийн хувьд нийслэлийн иргэний хувьд мега төслүүдийг бол хэрэгжих ёстой гэж боддгоо. Дэмждэгэ. Анханаас нь дуу хоолойгоо өргөө явж исэн. Тэгвэл яг одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, одоогийн бодит байдлаас ажиглаад хараад дүгнээд үзэх юм бол бид нар мега төслүүдэд заашгүй ирэмблэх шаардлагатай байгаа. Хотын дарга ирэмблэнэ гэж та хэлсэн. Тэгэхээр ирэмбэ бас нэг тодорхой хэмжээнд танилцуулчвал энэ чуулган дээр. За тэгээд нийслэлд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа мега төслүүдийг аваад үзэхээр 13 мега төслийнх нь тэзүүнд бүрэн хийгдсэн. 5 мега төслийнх нь тэзүүн 90-с дээш хувьтай явж байна гэсэн мэдээллийг өгсөн төлөөлөгчдөд. За энэ тэзүү өөрөө бас тодорхой хэмжээний хугацаатай. Дунджаар 3 жилийн хугацаанд үйлчлэнэ. Монгол улсын хувьд ч тэр олон улсын хувьд ч тэр хөрөнгө оруулалт цаашд хэрэгжээд явхад эдийн засгийн үр ашигыг тооцоход. Тэгэхээр бид нар тэзүү хийгдсэн төслүүдэд хоош нь татаад байвал өчнөө одоо сая төгрөгөөр өчнөө тэрбумаар хийгдсэн тэзүүгийн тэр одоо судалгаа баримт бичигчин бас л хий дэмий зардал болчих үедээ иргэдийн одоо татвар энэ цуглуулсан мөнгөө бас үргүү зардал болгочих үедээ гэсэн ийм одоо санаа зовнил бол төлөөлөгчийн хувьд байна. Тэгэхээр энэ дээр бас хотын даргын байр суурийг сонсомоор байна. За мега төслийн ирэмбийг ярьж байна. Мега төслүүдийг бол ирэмбэлсэн. 2-3 аргачлалаар ирэмбэлсэн. Үүн дээр одоо мэрэгжлийн эдийн засагчид, бусад математикчид, статистикчид бүгдээрээ ингээд суусан. Нийгмийн өнцгийг ч гэсэн харж ирэмбэлсэн байна. Яагаад мега төслүүдийн ирэмбийг одоо хүртэл зарлахгүй байгаа юм бэ гэхээр манай 17 мега төслийн 2 дээр нь хууль хяналтын байгууллагын шалгалт орсон явж байна. Тэгэхээр ийм одоо шалгах процесс явж байгаатай холбоотой ил тод нээлттэй мэдээлэл өгөх цаг нь хараахан болоогүй. Гэхдээ тун удахгүй одоо хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарч ирнэ гэж бодож байна. Энийний араас бол иргэдтэй болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө ил тод нээлттэй мэдээлэлд явна. Үүнтэй холбоотойгоор 6 сарын 25-ны өдөр сая 15-16-ны өдөр сонсголын үеэр хамгийн их одоо иргэдийн хүсэжсэн энэ мега төслүүдийг ил тод нээлттэй болгох платформ болвол хэрэгжилтэндээ нэвтрэлтэнд орох гэдэг ингээд явж байна. Энэ платформ ямар ч үстэй юм бэ гэхээр манай нийслэл дээр явж байгаа төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийн бүх тэзүү, төсөв, сонгон шалгаруулалт, ямар гүйцэтгэгч компани хийж байгаа, хэрэгжилт нь ямар байгаа, төсвийн зарцуулалт нь ямар байгаа юм бэ гэдгийг ил тод нээлттэй иргэд маань танилцаад саналаа мөн оруулах боломжтойгоор ийм платформыг хийж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. Тэгээ нийслэлд бол бидэрт одоо нууж хагаад байх юм байхгүй. Өмнөх болон одоогийн засаг даргын мөнгө гэж байхгүй шүү дээ. Энд ч юм бол тэр чигээрээ л татвар төлөгчдийн мөнгө байгаа. Засаг даргын зарчим болвол энэ иргэдээс татвараас орж ирсэн мөнгийг эргээд
иргэдийн асуудлыг шийдэх, хотын асуудлыг шийдэх дээр л гол зарцуулалтуудаа хийн. За мега төслүүдийн Хотын дарга 1 минут өгье. Ирэмбийн гол одоо зарчим нь бол нэгдүгээрт эдийн засгийн үр ашгийг харах шаардлагатай. Нийгэмд үүсгэж байгаа үр дүн харах шаардлагатай. За мөн одоо иргэдийн санал дээр бас тулгуурлах шаардлагатай. Иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн бас саналыг одоо суурилж шийдвэр гаргах шаардлагатай. Ийм л одоо зарчмуудыг бариад явж байгаа. Тэзүүтэй холбоотой тэзүү бол бас ажлын хамгийн суур хэсэг байдаг. Ялангуяа томоохон төслүүд дээр үүн дээр нийслэл маань бол хөрөнгө мөнгөө гаргаад олон төслүүдийн тэзүүнүүд хийгдсэн тантай саналыг байна. Төлөвлөсөн цаг хугацаанд үүнийг оруулах шаардлагатай. Ер нь бол иргэд замтай байх хэрэгтэй, иргэд орон сууцтай байх хэрэгтэй, иргэд амьсгалж байгаа агаар орчны бохирдол багассан байх шаардлагатай. Энэ болгонд чиглэгдэж хийгдсэн тэзүү юм байгаамаа. Тэгэхээр бид нар цаг хугацааны хязгаарлагдмал нөөц хөрөнгө мөнгөний